Холливуудын оддын гадаад сурах маш чухал байдаг бөгөөд тэд үүнийг киноны гол дүр авах бүсгүйчүүдийн шүтээн болохдоо ашигладаг. Үүнтэй холбоотойгоор алдартай ирчүүд амжилтын оргилд хүрэхийн тулд өгзгөө томруулах чэжээ багсахад ч бэлэн байдаг гин. Харин хүмүүс ихэнхдээ бүсгүйчүүдийг л гоо сайхны хагалгаа илүү ихээр хийлэгдэх гэж боддог боловч ирчүүд ч гэсэн гоо сайхны хагалгаа дутгааргүй их хийлэгдэх болоод байгаа. Тэгвэл та бүхэндээ өнөөдрийн бичлэгээр бидний мэдих оддын гоо сайхны хагалгаа нь хэрхэн орж байсан талаарх мэдээллийг бэлтгэлээ. Холливуудын алдар жүжигчин Зак Эфрон кино ертөнцид эрт хүл тавьсан хэдий ч түүнд ашигтай санал төдийлөн их ирдэггүй байв. Кино агентлагууд түүнийг ринопластик хийлгэх хэрэгтэй хэмээн зөвлөж байсан бөгөөд тэрээр өөрийнхөө хамрыг алдартай дүр авахт нь саад болдог гэж үздэг байв. Улмаар хамрынхаа хэлбэрийг өөрчилсөний дараа Эфронд маш олон ажлын санал ирэх болсон бөгөөд үүнээс гадна шүдний буруу зулт хоорондох зайган заснаар тэрээр маш их шүтэн бишрэгчтэй болж чадсан байдаг. Дээрээс нь нэмээд төгс бие галбартай болохын тулд нилээдгүй хичээсний үндсэн дээр өдгөө Холливуудын халуухан залуусын нэг болж чадсан билээ. Хэртэлт цувралаар бидний танил болсон жүжигчин Роберт нь уг киноны гол дүр тоглохын тулд хамраа янзлуулах мэс засалд орж байжээ. Тэрээр хамраа өндөрлүүлж илүү жижигхэн харагддаг болгосноор хэртэлт цувралын гол дүрд тэнцэн гэж олон сэтгүүлчид үздэг байна. 1980-ад оны үед секс бэлэг тэмдэг болж байсан Микийн зодооны урлагт хүч үзэх болсноор бүх зүйл өөрчлөгдөж эхэлсэн юм. Тэрээр 8 тулаанд орсныхоо 6-ад нь ялалт байгуулж байсан бөгөөд хэд хэдэн удаа хамраа хугалж эмнэлэгт хандаж байжээ. Улмаар залуу гоо сайхны мэс засал хийлгэхээр шийдсэн ч харамсалтай нь тэр нь амжилтгүй болж Мики эхний хагалгааныхаа алдааг засах эмч хааж дахин мэс засалд орсон ч бүтлгүүцсэн гин. Үүнээс хойш тэрээр гоо сайхны хагалгааны донтон болсон ба заримдаа хамтрагчид нь түүнийг таньдаггүй гин. Жүжигчин Рэй ботокс чахуулах мэс ажилбарыг огтхонд зогсоож чадахгүй байгаа гин. Хамгийн аимшигтай нь түүний нүр ямарваа нэгэн сэтгэл хөдлөлийг илэрхийлж чадахгүй байгаа тул кинонд урж тоглуулах нь багасжээ. Мөн тэрээр гоо сайхны хагалгаанд донтсон учир ботокс болон үрчлээгээ татуулахгүйгээр амьдарч чадхаа болсон гэж сэтгүүлчид үзжээ. Брэд Питт. Холливуудын хамгийн царайлаг залуусын тоонд Брэд Питтийн нэр үргэлж байдаг. Гэхдээ түүний энэхүү төрхөнд төрөлхийн биш бөгөөд харин мэрэгжлийн чадварлаг эмчийн бүтээл гин. Тэрээр хүүхэд байхдаа чихнийхээ хэлбэрийг өөрчилж гоо сайхны мэс засал гэх зүйлтэй анх танилцж байсан бөгөөд 40 гарсныхаа дараа Брэд Питт ботокс тариулж үрчлээгээ тэнээлгэх зэрэг бага зэргийн гоо сайхны мэс ажилбарт орох болсон байна. Мөн тэрээр лазер гуйжуулагчинд байнга ордог бөгөөд энэ үйлдэлд нь Анжелина Жоли ихээр нөлөөлсөн гэж сэтгүүлчид үздэг байна. Италийн Ювентус клубын тоглогч алдарт хөл бөмбөгчин Роналдо бол дотуур хувцас, үнэртэй ус, эрэгтэй гоо сайхны бүтээгдэхүүний сурталчилгаанд маш ихээр тоглодог. Тиймдээч тэрээр өөрийн гадаа төрхөнд маш ихээр анхаарч ботокс тариулж байсан ба хувьдаа мэрэгжлийн стилист гоо сайхамжтай гин. Үүнээс гадна Роналдо гоо сайхны хагалгаа хийлгэж эрүүнийхээ хэлбэрийг өөрчилж байсан удаатай. Түүний хөл бөмбөгийн үнэн шүтэн бишрэгчдээ үзэж байгаагаар тус хагалгааны дараа тэрээр илүү сайхан залуу болсон гэж үздэг байна. Хэрвээ та үүнд эргэлдэж байвал түүний урд өмнө нь ямар харагддаг байсан талаарх зургуудыг сонирхоод үзээрэй. Таны хамгийн түрүүнд анхаарах зүйл бол түүний шүд байх болно. Учир нь Роналдо одоо байгаа шигээ шүдтэй болохын тулд маш их хэмжээний мөнгийг зарцуулсан гэдэг. Америкийн зурагтын нэвтрүүлгүүдэд Том Крузыг гоо сайхны хагалгаанд маш их дуртай гэж шоглох болжээ. Учир нь тэрээр Холливуудад анхдагчаар хөгшрөлтийн эсрэг маскыг түрхэж байсан бөгөөд дараа нь өвдөгний хэмжээгээ томруулсан гэх хардалтад өртөх болж. Мөн нас ахиж түүний нүдний дор үрчлээ гарах болсноос үүдэж Том Круз гоо сайхны хагалгаанд орж улам залуу харагдаж олонний анхаарлыг татах болсон байна. Дуэйн Джонсон мэрэгжлийн бүхөөс жүжигчний гараагаа эхлүүлэхийг хүсэж байсан ч өөрийн гадаа төрхөндөө сэтгэл хангалуун бус байжээ. Учир нь түүний хөхний хэмжээ хэвийн хэмжээнээс хэд том байсан бөгөөд энэ нь гинекомастик хэмээх өвчнөд холбоотой гин. Улмаар Дуэйн Джонсон хөхний хэмжээгээ багасгахын тулд хөх жижигсгэх хагалгаанд орохоор шийдэж анх удаага гоо сайхны мэс засалд орсон удаатай. Тэрээр хөхний хэмжээ багасгах хагалгаа хийлгэж байсан талаараа огт нуудаггүй бөгөөд телевиз болон радио нэвтрүүлэгт өгсөн ярилцлагуудаа ч энэ талаараа дэлгэрэнгүй ярьж өгдөг гин.
Өдгөө 73 настай Холливуудын алдарч жүжигчин Сильвестр өөрийн насандаа сэтгэл хангалуун биш байгаа учраас залуу харагдахын тулд Микигийн адилаар гой сайхны мис ажилд ихээр орох болжээ. Гэхдээ тэрээр үрчлээ татуулах, хамар уруулын үрчлээ арилгах гэх мэт олон мис ажилбарт орж байгаа нь түүний залуу харагдуулах бус эсэргээрээ лааны тосон баримл мэт харагдахад хүргэсэн байна. Гой сайхны хагалгаатай холбоотой асуултанд тэрээр хошигнсон байдлаар ханддаг бөгөөд олон хүмүүс Жекийг түүнээс суралцах хэрэгтэй гэж үздэг юм. Майкл эхнэртэйгээ 25 насны зүрүүтэй байх үед хизээ нэгэн цагт гой сайхны хагалгааны талаар бодох хэрэг гардаг гэж хэлж байжээ. Гэхдээ Майкл хэм хэмжээгээ тохируулан гой сайхны хагалгаанд ордог бөгөөд хүзүү болон эрүүний унтсан арьсаа ахуулж үрчлээгээ татуулдаг байна. Жек гой сайхны мис заслын талаар асуусан ярилцлагуудаас ихэнхдээ зогтож тодорхой хариулт өгдөггүй хэдий ч түүнийг хэдэн жилийн өмнө хийсэн гэрэл зургуудаас харахад хагалгаа хийлгсэн нь тодорхой байгаа юм. Түүнчлэн гой сайхны мис засалчид Жекийг нүүрнийхээ хэлбэрийг илүү эрэгтэйлэг болгохын тулд хамрын мис засал хийлгсэн гэдэгт итгэлтэй байгааг нь. Гэвч түүний эгч Мэги Жекийг гой сайхны хагалгаанд ороогүй гэж хэлсэн бөгөөд манай гэр бүл мэдлэг боловсрал, ухаалаг байдал, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх хүмүүжлийг суралцсан хэмээн нэмж дурджээ. Гэвч мэрэгжлийн сэтгүүлчид нар альва зураг дээрээс ганц цэгийг ч алдалгүй анзаардгаараа алдартай бөгөөд Жекийн зургуудыг харахад гой сайхны мис засалд орсон байх магадлал маш өндөр гэж мэдэгдсэн байна.